Сайн байцгаана үзэгчдээ. Парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Дэлхийн тайм хөтөлбөрөөр өнгөрч байгаа энэ 7 хоногт 7 улсад болсон онцлог үйл явдлаас та бүхэндээ танилцуулдаг. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн дэлхийн таймаар бид нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт за ерөнхий санал шүүмжийн талаар та бүхэндээ хүргэсэн. За энэхүү арга хэмжээ бол энэ 7 хоногийн даваа гарагт бол зохион байгуулагдаад өндөрлсөн байгаа. За өнгөрсөн амралтын өдрүүдээр яг энэхүү ерөнхий ассамблеийн эндрээс Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров бас нэлээ юм улсын анхаарлыг татсан НАТОгийн эсрэг үг хэлснийг бид өнөөдрийн тоймынхоо эхэнд онцолж байгаа юм аа. За тэгэхээр Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн бям гарагт нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн санал шүүмжлэлт хэлсэн үгэндээ Оросын холбооны улсын эсрэг ямар нэгэн байдлаар түрэмгийлэн халдсан тохиолдолд тус улс шийдэмгий хатуу хариу арга хэмжээ авах болно гэдгийг бол мэдгцээ. Тэрээр ер нь сүүлийн 9-р сарын дундаас хойш яригдаад эхэлсэн НАТОгийн гишүүн орнуудын агаарын орон зайд онгоц болон дронууд зөвшөөрлгүйгээр халдан нэвтэрсэн энэ хэрэг явдлын асуудлаар бол үг хэлсэн байгаа. За энэ асуудал дээр Оросын холбооны улс хизээч НАТО руу халдан довтлох санаа агуулж байгаагүй, тийм хувилбартай огт байгаагүй, одоо ч байхгүй. Гэхдээ манай улсад НАТО халдвал хатуу хариу арга хэмжээ авах болно хэмээн нэгдсэн үндэсний байгууллагын эндрээс ширүүхэн мэдгдсэн юм аа. За Лавров илтгэлийнхээ үеэр Оросын холбооны улсыг НАТО бол Европын холбооны орнуудын эсрэг довтлохоо хийхээр төлөвлөж байгаа гэх үндэслэлгүй хэрэгт буруутгахтаа шахсан гэдгийг бол онцолж НАТО болон барууны орнуудыг өдөө хатгалаг явуулж бусад улс орнуудтай харилцахад хүндрэл үүсгэж байгааг хэлж Орос, Америк улсууд дипломат харилцаагаа өргөжлүүлэх ёстой гэдгийг онцлолоо. За мөн тэрээр Украины дайны асуудал дээр байр суурь нь өөрчлөгдөж байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг бол бас ингэж нэлээд тойголсон маягтай магтсан үг хэлсэн ба. Тэрээр Украины хамарлыг шийдвэрлэх Трампын засаг захиргааны дипломат үйл ажиллагаа болон бодит шийдэл чиглэсэн үйл ажиллагааг нь бол онцлсон. За ингээд хамгийн гол нь энэ нь мөргөлдөөн рүү хөтлөхгүй байх ёстой гэдэг бол онцлсан юм аа. За мөн тэрээр Израиль Хамасын дайны асуудлаар бас байр суурь илэрхийлсэн. Израиль болон Палестины гэмгүй ард иргэдийн энгийн номхон ард иргэдийн амь насыг хөнөөж байгаа үйлдэлийг бол буруу шаасан. Гэхдээ Палестин улсыг байгуулах тухай шийдвэрүүдийг бол дагаж мөрдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм аа. За яг Лавровын энэ онцолж байгаа голчлон тодтогсон үйл явдал бол мэдээж сүүлийн 3-7 хоног 4-7 хоногийн хугацаанд Польш, Румын, Эстон зэрэг Европын орнуудын агаарын хэлээр онгоц болон нисгэгчгүй онгоц буюу дронууд зөвшөөрлгөөр нэвтэрсэн талаар энэ үйл явдал байгаа. За энэ талаар бол эдгээр улс орнууд бол тус тусын мэдээлэлээ хийсэн. За үүндээ бол бүгдээрээ Москваг буруутгасан. За цаашлаад НАТОгийн 4-р дүрмийн дагуу яаралтай хуралдааныг Европт 2 ч удаа зохион явуулж за зүүн Европын хамгаалтыг чангатгах арга хэмжээ бол авч эхлээд байгаа НАТОгийн зүгээс. За тэгээд мөн гишүүн орнуудын агаарын хэлийг зөрчсөн тохиолдолд тухайн онгоц болон дроныг буудуу унгах хэсэх асуудлыг бол хэлэлцээр байгаа. За 20 орчим дрон нутаг дэвсгэрт нь унсан гэж мэдгдсэн Польш улс бол агаарын хэлийг зөрчсөн ямар ч нисэх төхөөрөмжийг буудуу унгана гэдгээ бол хэдийнэ зарлчихсан байгаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол мөн өнгөрсөн 7 хоногт үүнийг дэмжиж байгааг бол мэдгдсэн юм аа. За тэгвэл яг энэ болон бусад асуудлаар энэ 7 хоногт Даны нийслэл Копенгаген хотноо Европын холбооны дээд хэмжээний алтан бус чуулга уулзалт зохион байгуулагдаад байна. За энэ чуулга уулзалт зохион байгуулагдахаас өмнө яг энэ чуулганы үеэр аюулгүй байдлын үүднээс иргэний дрон хөргөхийг хориглох шийдвэрийг бол Дайны улс гаргасан байгаа. За энэ талаар тус улсын тээврийн сайд Томас Даниэлсэн бол танилцуулсан. За энэ 7 хоногийн лавг пүрэв гаригуудад Копенгаген хотноо Европын холбооны чуулган зохион байгуулагдсан байгаа. За үүнд бол Европын холбооны гишүүн болон мөн Европын хөрш зэрэглэдэг улс орнуудын төр засгийн удирдагч нар ирж оролцох тул аюулгүй байдлыг чангатах хүрээнд энэ 7 хоногийн даваа гарагаас Баасан гарагийн хооронд иргэний зориулалттай дрон хөргөхийг хориглож зөрчсөн тохиолдолд дээд тал нь 2 жил хүртэлх ял шийтгэл өгч торгуул ногдуулна гэдгийг тус яамны зүгээс бол мэдгдсэн байна. За энэ хориг нь бол чуулганы үеэрх цагдаа болон аюулгүй байдлын албаныхны ажлыг хөнгөвчлөхөд чиглэгдэж байгаа бөгөөд хоригт цэргийн зориулалттай төрийн мэдлийн дронууд бол багтаагүй зөвхөн иргэний дронуудыг
хөргөж нисэхийг хориглоно гэж бол мэдгдсэн байна. За Дайн улсын тухай тэгвэл 9-р сарын 22-ноос эхлэн тус улсад үл мэдэгдэх дронууд ажиглагдсантай холбогдуулан Дайны хэд хэдэн нисэх онгоцны бодлуудыг хаах арга хэмжээг авсан. Тус улсын зүгээс бол энэ дрон одоо аюулгүй агаар хэлгийн зөрчсөн хэрэгт бол Оросын албаны улсыг холбоотой гэж мэдгдсэн. Харин Москвагийн зүгээс үүнийг нь эрс няцаасан хариу мэдгдлийг ол хийсэн юм аа. За тэгвэл Дайны нийслэл Копенгаген хотно Европын болон Европын холбооны гишүүн орнуудын одоо 40 гаруй улсын удирдагч нар буруу гарагт уулзсан байгаа. За ер нь бол энэ бол Европын улс төрийн нийгэмлэгийн альбан бус уулзалт гэж одоо явдаг. За анх энэ нийгэмлэгийг 2022 онд Франц ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачлагаар бол хуралдуулж байсан. За энэхүү нийгэмлэгт бол Европын улс орнууд үндсэндээ бүгд багтан ордог. За Европын холбоо болон тус холбоонд багтдаггүй. Европын орнуудын хамтын ажиллагаа ялангуяа аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлд одоо хамтын ажиллагааг өргөжүүлэх ийм зорилготой одоо нийгэмлэг байдаг. За ингээд пүрэв гарагт одоо энэхүү уулзалт зохион байгуулагдсан байна. За энэ уулзалт бол альбан бус дэд хэмжээний уулзалт юм. За ингээ уулзалтад одоо Европын холбооны гишүүн орнуудаас гадна мөн одоо Азербайджан, за мөн Скандинав, Исланд ч гэдэг юм одоо гих мэтлэн одоо нийтдээ 45 гаруй улсын удирдагч нар бол оролцоод байна. За тэгээд энэ үеэр Италийн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Мелонигийн хамтаар одоо Европын улс төрийн нийгэмлэгийн хүрээнд мансууруулах бодисын хууль бус 8-д тэмцэх шин санаачлагыг бол дэвшүүллээ. За мөн 35 улсын төр засгийн тэргүүнээр хамтран ажиллаж тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр хүчээ нэгтгэж байна. Илүү нэгдмэл Европ бол одоо хамгаалалт юм а хэмээн одоо Францын ерөнхийлөгч бол өөрийн нийгмийн сүлжээр дамжуулан бичсэн байгаа. За дээрэс нь энэхүү уулзалтанд одоо Украины ерөнхийлөгч Владимир Зеленский бол ирж оролцсон байгаа. За ингээд уулзалтын үеэр хид хідэн бас ийм асуудлуудыг бол хөндлөө. За нэгдүгээрт яг түрүүн одоо хэлсэнчлэн энэ Москваг буруутгаад байгаа Европын орнуудын агаар хэлийг зөрчсөн дроны асуудлыг хөндөж. За ингээд дроноос одоо хууль бус дроноос хамгаалах ханыг байгуулах ийм одоо асуудлыг хэлэлцлээ. За дээрэс нь Украины дантай холбоотойгоор одоо Европын банкудад зарцаагаад байгаа энэ Оросын хөрөнгийг Киевд 140 тэрбум еврогийн одоо дайны ийм зээл олгох энэ зээлийг одоо санхүүжүүлэх асуудал саналлыг бол бас хэлэлцлээ. За үүнийг нь бол Москвагийн зүгээс бол эрс эсрэгүүцэж байгаагаа бол бас ширүүхэн мэдгдсэн юм а. За энэ 7 хоногт Европын улс төрийн нийгэмлэгийн одоо 7 дахь удаагийн алтан бус дэд хэмжээний уулзалт боллоо. За мөн Европын аюулгүй байдлын хүрээнд одоо хууль бус дроны асуудлыг бол инхүү хэлэлцээд байна. За дараагийн бидний онцолж байгаа үйл явдал бол Израиль Хамасын дайн байгаа. За энэ 7 хоногт энэ дайныг зогсоох тал дээр бас нэгэн томоохон юм ахиц дэвшил гарсан гэж хэлж болох үс үйл явдал болсон юм а. За тэгэхээр энэ үйл явдлыг эхнээс нь бас танилцуулъя. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Газын зурагт гал зогсоох хүчин чармаалтад бол одоо нэлээд ийм томоохон ахиц дэвшил гарлаа гэсэн мэдээллийг бол хийсэн. За мөн тэрээр одоо дайныг зогсооход бол итгэж найдаж байгаагаа бол илэрхийлсэн байна. За Трамп мөн даваа гарах цагаан ордонд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзахынхаа өмнө одоо ойрхон тоноод инхий хэлэлцээрийг өөдрөгөр харж байгаагаа илэрхийлж үүнийг одоо агуул зүйлд хүрэх бодит боломж хэмээн бол одоо нэрлсэн юм. За тэгээ мөн өөрийнхөө нийгмийн сүлжээний хуудсанд тэрээр бидэнд ойрхон тонуудад агуул зүйлийг авчрах бодит боломж байна. Бүх талууд түүхэнд анх удаага хэлэлцээрийн ширээний ардтаа суух юм боломж байна. За бид бол үүнийг хийх болно гэсэн юм зүйлийг бол тэрээр одоо бичсэн юм. За тэгвэл мөн тэрээр одоо өнгөрсөн 7 хоногт Нью-Йорк хотноо нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы үеэр Араб лалын орнуудын удирдагч нар болон бусад албаны хүмүүстэй уулзаж Газын зурагт мөрөлдөөний зогсоох 21 зүйл бүхий төлөвлөгөөг бол одоо танилцуулж өгсөн байгаа. За тэгвэл энэ 7 хоногт тэрээр даваа гарагт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай цагаан ордонд уулзсан байна. За тэгээ Газын зурагт дайныг зогсоохоор зөвшөлдсөж инхийн төлөвлөгөөг бол тэд хамтдаа танилцуулсан. За хоёр тал Палестины Хамас бүлэглэлийг уг төлөвлөгөөг зөвшөөрөх шаардлагатай гэж одоо анхааруулсан. За тэгээд их сурвалжуудын мэдээлснээр цагаан ордны зүгээс Хамасын албаныханд 20 зүйл бүхэн инхий саналыг бол мөн илгээсэн гэдгийг бол мэдгдсэн байна. За ингээд Трампын
засаг захиргаанаас танилцуулсан. За Израилийн тал одоо хүлээж авсан энэ саналд зайныг зогсоох энхийн одоо төлөвлөгөө нь ямар зүйлүүд багтсан бэ гэдгийг бол бас танилцуулъя. Тэгэхээр Хамас бүлэглэл Газын зурвасыг захирах буюу Палестины удирдлагт бол огт оролцохгүй байх. За Израиль цэргийн ажиллагаагаар нин дараа зогсоож үүний хариуд Хамас бүлэглэл 72 цагийн дотор Израилийн барьцааны иргэд болон амиа алдсан хүмүүсийн цогцыг Израилийн тал буцааж өгөх. За Хамас бүлэглэл бүх зэвсгээ одоо хураалгаж хаяж хонгол болон зэвсэг үйлдвэрлэлийн байгууламжуудаа устгаж хүмүүнлэгийн тусламжийг бүрэн хэмжээгээр Газын зурвас нэвтрүүлэх. За Америк нэгдсэн улс нь Палестиныг тусгаар улс байгуулах боломжийг нээлттэй үлдээж палестинчууд Газын бүсийг төвийг сахисан шинжээчээр ахлуулсан хороогоор удирдан явуулнаа. Гэхдээ үүний шийдвэрийг Трамп тэргүүтээ олон улсын байгууллага хянана. За мөн уг төлөвлөгөөний одоо ихэнх хэсгийг Газын зурвасыг сэргээн босгох эдийн засгийн бас ийм төлөвлөгөөнүүд бол эзэлсэн гэж бол мэдээлсэн. За цагаан ордонд явагдсан уулзалтын дараа болсон эвлэлийн баг хурлын үеэр Дональд Трамп энэ өдөр бол инх тайвны төлөөх түүхэн өдөр хэмээн одоо тодорхойлон хэлсэн байгаа. Харин Хамас бүлэглэл инхийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тус бүлэглэлийн занал хийллийг одоо үгүй хийх шаардлагатай арга хэмжээг авахд Израилийн засгийн газарт Америкийн нэгдсэн улс дэмжлэг үзүүлнэ гэдгийг мэдгдсэн. За Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ч мөн энэ санааг бол давхар илэрхийлсэн байна. За хоёр талын зөвшөөрсөн одоо энэ хүн 20 заалт бүхий инхийн төлөвлөгөөг Их Британи, Франц, Герман, Итали зэрэг одоо барууны улс орнууд, за Египет, Йордан, Индонез, Пакистан, Турк, Катар, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улсын одоо засгийн газрууд бол хамтарсан мэдээлэл гаргаж сайшаа дэмжиж байгаа бол илэрхийлэн мэдгдсэн. За үүнд мөн одоо Пакистан, Индонез улсууд бол одоо бас давхар ингэж дэмжиж сайшаасан мэдээллийг бол гаргасан байгаа. За ингээд энэ 7 хоногт одоо мөн Трамп энэ саналыг хүлээж авах 3-4 хоногийн хугацаа бол Хамаст байгаа гэсэн мэдээллийг бол мөн тэрээр хийсэн. За үндсэндээ Америкийн талаас гаргасан энэ саналыг Израиль зөвшөөрөөд ингээд хэрвээ Хамас хүлээн авчвал одоо энэ даа ингээд шууд дуслах гэсэн юм зүйлийг бол хоёр тал мэдэгдсэн байгаа. Ингээд үндсэндээ энэ 7 хоногт тус төлөвлөгөөг Хамас хүлээж авах уу үгүй юу гэдэг одоо ийм асуулт бол үлдсэн юм аа. За тэгвэл 7 хоногийн сүүлээр Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн одоо зуучлагч улс орнуудын зүгээс Хамас бүлэглэлийн одоо Газын зурвас дахь цэргүүн жигүүрийн дарагтаа бол холбогдсон. За цэргүүн жигүүрийн дарга Из Ад-Дин Аль-Хадад Америк нэгдсэн улсын энэхүү инхийн одоо шин төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг бол зуучлагч нарт мэдэгдсэн байна. За энэ төлөвлөгөө нь Хамас бүлэглэлийг одоо тэр чигтэн дуусгах зорилготой ийм төлөвлөгөө гэж үзэж байгаа бол тэрээр мэдэгдсэн байна. Мөн Хамасын удирдлагууд төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх хэсгээс үл хамааран цаашид бол үргэлжлүүлэн Хамас бүлэглэл бол дайтах болно хэмээн цэргүүн жигүүрийнхэн дарга бол ийхүү мэдэгдсэн байна. За тэгэхээр одоо үндсэндээ яг Хамасын удирдлагуудаас бол энэ мэдээллийг хийгээгүй ч ямар байр суурьтай байгаа нь бол эндээс бол бас харагдаад байна. Хэрвээ Хамас үүнийг хүлээж авахгүй бол Израиль Хамасыг одоо бүр мөсөн устгахын цэрэг дааны үйл ажиллагаа цаашид үргэлжлэн үүнд нь Америк нэгдсэн улс дэмжлэг үзүүлнэ гэдэг бол мэдэгдсэн. Тэгэхээр одоо цаашдаа юу болохыг одоо цаг хугацаа харуулнаа. За дэлхийн тойм хөтөлбөр үргэлжилж байна. Бидний онцолж байгаа дараагийн одоо үйл явдал бол энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын холбооны засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчилсэн байдлаар зогссон одоо энэ үйл явдлыг бид онцолж байна. За энэ бол одоо shutdown гэж ярьдаг. За хамгийн сүүлд бол Трампын одоо анхны бүр эрхийн хугацаанд засгийн газрын үйл ажиллагаа нь бол бас shutdown болж зогсож байсан байгаа. Тэгвэл Трампын 2 дахь бүр эрхийн хугацаанд мөн л одоо Америк нэгдсэн улсын холбооны засгийн газрын үйл ажиллагаа зарим одоо хэсэгчилсэн байдлаар ийхүү зогсоод байна. За тэгэхээр үйл явдлын одоо бас гол цөм рүү орцгоё. Энэ 7 хоногийн ихээр Америк нэгдсэн улсын Сенат төсвийн одоо санхүүжилтийг сонгох хэсэг асуудлаар санал нэгдэж чадаагүй улмаас тус улсын засаг захиргаал ийхүү зогсоод байна. За Сенат засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай 2 хуулийн төслийн алийг нь ч бол баталж чадаагүй учраас лав гаргаас эхлэн Америк нэгдсэн улсын холбооны засгийн газрын зарим байгууллагууд бол ажлаа зогсоохоор болж байна. За цагаан ордны удирдлага төсвийн
одоо газраас санамжчиг гаргаж shutdown буюу одоо засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоохоор болсныг бол баталсан. За Конгресс олонхын судалтаа бүгд найрамдах намын одоо төсвийн тухай хуулийг батлахын тулд 100 судалтаа Сенатын 60 гишүүний санал шаардлагатай байсан. Харин 53 судалтаа бүгд найрамдах намд одоо сөрөг хүчин болох ардчсан намтаа зөвшөлдсөж тохиролцоонд бол хүрч чадаагүй бол маш их shutdown болоод байна. За холбооны засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлсэн байдлаар зогсоход хүрсэн явдалд хоёр нам харилцсан нэгнээ буруутгасан мэдээллүүдийг бол дараагаар нь хийсэн байгаа. За төсвийн маргаан нь бол Америкийн улс төрд нийтлэг тохиолддог одоо ийм асуудал боловч ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн 9 сард засгийн газрын орон тоо зардлыг тогтмол тансан учраас энэ удаа зардлын асуудлаар онцгой ширүүн одоо ийм санал зөрөлдөөн бол хоёр одоо намын хооронд бол өрнөж байна. За засгийн газрын үйл ажиллагаа зогсноор зайлшгүй шаардлагатай ажилтнууд ажилласаар байдаг боловч зарим нь бол цалингаа авч чаддаггүй. Харин бусад одоо шаардлагагүй салбарын төрийн албан агч нар бол цалингүй чөлөөнд гаргах одоо ийм журам бол үйлчлдэг байна. За эхний удаа засгийн газрын зогсолт нь холбооны ажиллах хүчний 40% буюу 750-аас 800 мянган орчим хүнийг бол цалингүй чөлөөлөх одоо ийм төлөвтэй болоод байна. За улмаар засгийн газрын зогсолт нь зөвхөн төрийн байгууллагууд биш мөн Америкийн нэгдсэн улс даяар одоо эдийн засаг, эрүүл мэнд, аюулт хөдлөл, нийгэм, боловсрол гэх бүх төрлийн үйлчлэгэд бол томоохон юм нөлөө үзүүлэх болно. Хэрвээ хоёр намын төсвийн асуудлаарх маргаа удаан үргэлжилж үүнийгээ дагаад засгийн газрын зогсолт одоо тэр хэрээрээ удаан үргэлжилбэл 7 хоног бүр Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.2% бууруулж болзошгүй талаар бол их сурвалжууд мэдээлж байгаа. За ийхүү сүүлийн 7 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаагаа ийхүү анхудаага зогсоож байна. За түрүү хэлсэнчлээ одоо хамгийн сүүлд Дональд Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн анхны хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сараас 19 оны 1-р сарын хооронд засгийн газар бол зогсож байсан, үйл ажиллагаа зогсож байсан. За энэ нь Америкийн нэгдсэн улс Мексикийн хөлийн дагуу хан барьж усгах төсвийн асуудлаас үүдэн одоо зогсож байсан байгаа. Энэ бол нөгөө Трампын хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүй гэх хан барих ийм асуудлаас үүдэж байсан. Харин энэ удаад төсвийн санхүүжилтийн асуудлаас болж ийхүү shutdown болж байна. За энэ удаагийн одоо холбооны засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоод байгаа нь Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх 11 дэх одоо ийм зогсолт болж байна. За таймын төгсгөлд урлаг соёлын холбогдлолтой нэг мэдээллийг хүргэе. Тэгэхээр эх 2026 он зохион байгуулагдах 98 дахь удаагийн Оскарын шагнал гартуулах ёслолоор наадамд одоо монгол хэл дээрх 2 кино өрсөлдөж байгаа талаарх мэдээллийг бид хүргэхээр бэлтлээ. За найруулагч Сингд орчин Чимээгүй хотын жолооч хэмээх кино Оскарын 98 дахь удаагийн наадмын олон улсын шилдэг бүрийн хэмжээний кино шагналын урьдчилсан шалгаруулалтад Монгол улсыг төлөөлөн одоо оролцохоор шалгарсан. За энэ шийдвэрийг бол Монголын үндэсний сонгуульд шалгаруулахаар бол гаргасан байна. За энэхүү киноны тухайд гэвэл одоо шоронгоос суллагдсан нэгэн мягмар гэх залуугийн амьдралын талаар бол өгүүлдэг ийм кино байгаа, драм төрлийн. За Чимээгүй хотын жолооч кино нь бол 2024 онд Эстоны Таллины хар шөнө наадмаас шилдэг кино шилдэг зураач шагналыг хүртсэн. За мөн 2025 онд Италийн Удины Алсторнтын кино наадмаас Purple Mulberry хэмээх шагналыг бол хүртсэн юм байна. За ингээд энэ кино одоо шортлистд бол одоо ийхүү багтаад байна. За тэгвэл мөн монгол хэл дээр бүтээгдсэн Австралийн найруулагч Габриэл Брейдигийн Чон үүр шөнөөр ирдэг хэмээх кино мөн Оскарын олон улсын шилдэг кино төрөлд бас өрсөлдөхөөр бол сонгогдсон байна. За бодит түүх болон зохиомжтой үйл явдлыг хослуулсан энэхүү бүтээлд говийн элсэн шуурганд одоо амжиргаагаа алдсан малчин айлын одоо нутгаа орхин нүүхээр болсон юм хүн чийдвэрийн талаар л өгүүлдэг юм байна. За энэ кино нь 24 оны Торонтогийн кино наадмын үеэр нээлттэйж тухайн жилдээ Лондон, Цюрих, Сан Франциско, Сидней кино наадмуудад бол өрсөлдөж байсан юм байна. За энэхүү монгол хэл дээр 2 кино одоо Оскарын олон улсын шилдэг бүрийн хэмжээний кино төрөлд өрсөлдөх энэ ихний шалгаруулалтад бол одоо ийхүү орохоор болсон байна. За тэгээд шалгаруулалтын тухайд гэвэл урьдчилсан жагсаалт нь ирэх 12 дугаар сарын 16-нд тодорхойлно. Харин эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг 26 оны 1 дугаар сарын 22-нд одоо зарлах ийм товтой байгаа юм а. Үзэгч та бүхэндээ дэлхийн тайм хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.